Өнөөдрийн хичээл бол эмчит үзүүлэх үед өөрийнхөө өвдөлт шинж тэмдгийг хэрхэн зөв тайлбарлах тухай англи хэлний чухал хэллэгүүд. Хамгийн түгээмэл хэрэглэгдэх бүтэц бол "ай хаваа буюу надад тийм өвдөлт байна" гэж хэлэх. Жишээ нь миний толгой өвдөж байна гэвэл I have a headache. Харин хотод гэц өвдвөл I have a stomachache. Энд "аш" гэдэг үг нь өвдөлт гэсэн утгатай. Хэрвээ биеийн аль нэг хэсэг өвдөж байгааг шууд хэлэх болмай гэд биеийн хэсгээ хэлээд хүрц гэдэг үйл үгийг залгана. Жишээ нь миний нуруу өвдөж байна гэх бол My back hurts. Миний хоолой өвдөж байна гэвэл My throat hurts. Өвдөлт яг яаж мэдрэгдэж байгааг тайлбарлах нь эмчид маш чухал байдаг. Хатгуулж хурц өвдөж байгаа бол It's a sharp pain. Харин лугшиж тогтмол өвдөж байвал It's a throbbing pain гэж хэлнэ. Өвдөлтөөс гадна илрэх шинж тэмдгүүдийг хэрхэн хэлэх вэ? Би халуурч байна гэвэл I have a fever. Би ханиалгаад нус гоожоод байна гэх бол I have a cough and runny nose гэж хэлнэ. Биеийн ерөнхий байдлаа I feel буюу надад тэгж мэдрэгдэж байна гэж тайлбарлана. Толгой эргээд байна гэвэл I feel dizzy. Дотор мухай оргиод бөөлжис хүрээд байвал I feel nauseous гэж хэлнэ. Эмч танаас хизэнээс эхэлж өвдсөнийг асууна. Энэ үед хугацаа зааж ингэж хариулаарай. 3 өдөр өвдөж байна гэвэл It has been hurting for 3 days. Өчигдрөөс хойш гэх бол Since yesterday. Өнөөдрийн сурсан хэллэгүүдээ нийлүүлээд хэлцгээе. Би халуурч бас цээжээр өвдөж байна гэвэл I have a fever and my chest hurts. Би сулдаж байна гэвэл I feel weak. Баяртай.